За өнөөдрийн хоёр хэлцэх асуудлаас чухал хоёр асуудал. Гэхдээ өргөдлийн байнгын хороон дээр за энэ төсөв хэлцэж байгаа хэд үед цаг нь нэлээд тулцсан хоёр асуудал байгаа. За энэ бол ялангуяа боловсрол эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин өсөйг нэмэгдүүлэх асуудал. Нэлээд хоолой дээр ирчихсэн би асуудал байгаа. За өргөдлийн байнгын хорооноос бол үнийг бол дэмжиж ер нь бол энэ цалин өсөйг нэмэх их усрыг бол одоо нэмэх зүйтэй байна. За үүн дээр бол төсвийн болон нийгмийн бодлогын үнийн өгч нийгмийн бодлогын байнгын хороо бас мэргэжлийн байнгын хороо дээр бол шилжүүлсэн, дэмжиж. Тэгэхээр энэ асуудлыг бас хэзээ хэлцэх вэ? За хоёрдугаарт ахмадын асуудал гэдэг мөн ялгаа байхгүй нийтийн өргөдлийн дагуу бол ирсэн. За хоёр мэргэжлийн байнгын хороод бас ингээ саналаа өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр ийм гурван бас одоо нийгмийн хүлээлттэй байгаа гурван асуудлаар манай одоо байнгын хороо хизээ хуралдаж тав дараал орох. Би бол өнөөдөр уулна орно гэж ойлгосон. Тэг өнөөдөр бол яг хэлцэх асуудлын дараалт бол байсангүй. За маргааш ихэд одоо яг нэг үндсэнтэй хамтын маргаан үсээд ажил хаялт орон даяар болохоор болцсон байж байна. Тэгэхээр энэ цаг үеэ бас бид мэдрээд яг энэ асуудлыг бол яаралтай хэлцэх зүйтэй байна. Засгийн газар бол одоо харж байхад цалин хөлс орлого бол тодорхой хэмжээгээр нэмий гэдэг дээрээ байх шиг байна. Салхин наашаа ирэх шиг боллоо. За нөгөө талд нь бол одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нь бас ингээд тодорхой тоо тавьдсан. Тэгэхээр энэ тал дээр бол засгийн газар тодорхой чиглэл өгөх гэдэг ийм асуудлыг бас энэ яриул яасан юм бэ? Өөрөөр хэлбэл энэ цалин хөлс нэмэгдүүлэх асуудал дээр нь тодорхой их усэр тавьж орж ир. За их хурлын одоо 40-од гишүүд гарын үсэг зурулсан. Ялангуяа энэ боловсролын ажилчдын цалин хөлсийг нэмэхгүй болохгүй юм байна. 26 оны боловсролын жил болж байгаатай холбоотой гэдэг. Тийм учраас их хурл бол одоо би дийлэх хоолойх нь ер нь цалин хөлс энэ ялангуяа энэ хоёр суурь салбар дээр бол одоо байгаа юм байна гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол одоо манай байнгын хороо манаас энэ асуудлыг за болж игэл өнөөдөр би энэ нийгмийн бодлогын байнгын хорооноос засгийн газарт тодорхой бас одоо чиглэл болгоул яасан юм бэ? Их усүр дээрээ одоо хөрөнгө мөнгө тавиад төсөв бол одоо батлах нэлээд тулчлаа. Тийм учраас энэ тал дээр одоо ийм сандлыг бас дамжуулж хэлмээр байна. За эмч багш нарын цалин нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахын тухай нийтийн өргөдлийг бол өргөдлийн байнгын хороо бол хэлэлцсэн. Тэгээд төсөв чуулгаар орсны дараа төсвийн байнгын хороо болон манай байнгын хороо хамтарсан хурал хийхээр яригдсан. Тэгэхээр эх 7 хоногт хурлын төвд орох байхаа. За ингээд ойлголоо. Яг тэр нь ч бас зөв бах төсвийн байнгын хороо нийгмийн бодлогын байнгын хоёр яралтай тэгтээ шийдэх хэрэгтэй байна. Эх 7 хоногийн юмд бол товдаг дистралиуд ор. Дээрээс нь ахмадын асуудал гэж байгаа. Хамтдахад оруулах юм цаг үетэй холбоотой төсөвтэй холбоотой чухал асуудлууд төр эхлээд өргөдлийнх нь асуудлыг хэлцэх нэг асуудал байгаа. Дараа нь өргөдлийнх нь дагуу дэмжиж байгаад бол байнгын хороод маань төсөвтэй холбоотуулан дахиад нэг хэлцэх асуудал байгаа. Тэгэхээр эхний ээлжин дээр тавьсан өргөдөл саналуудын үндэслэл санал шаардлагын сонсомоор. За өнөөдөр ахаа Наранбаяр сайд байх шиг байна. Би яг энэ болоод байгаа асуудалтай холбоотойгоос тодруулж асуулт асууна. Энэ өнөөдөр хэлцэх асуудал чих холбоотой юм байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо эх 7 хоногт ахмадын асуудлыг бас нэмээд нэг оруулаад ирвэл сайн байна. Өргөдлийн байнгын хороо өнөөдөр бол шилжүүлсэн санал дүгнэлттэй яагаад манай байнгын хорооноос бол одоо санал авах хэрэгтэй юм байлээ. Энэ ахмадын тэтгэвртэй холбоотой асуудлаар.